Би давсан урлагийн сургалт зохион байгуулсан. Өнөөдөр бол ингээд 2 ээлжин дээр энэхүү сургалтаа зохион байгууллаа. За өнөөдөр болохоор өглөө өдөөс хойшийнхаа ангийг буюу 11 цагт сургалтанд хамрууллаа. Өглөө орж байгаа анги болохоор 14 цагт ингээд ерөнхийдөө сургалтанд хамруулсан. За өглөөний ангид болохоор нийтдээ 32 хүүхэд хамрагдсан. Өдөөс хойшийн ангид болоод ирэхлээр 22 хүүхэд ингэж хамрагдлаа. Ингээд нийтдээ ерөнхийдөө ингээд өнөөдрийн хичээлдэл нийтдээ ингээд 54 хүүхэд сурагчид ингээд хамрагдсан байна. За энэ сургалтын хувьд болохоор анх би яг нээлттэй ингээ хийгээд ингээ хүүхдүүдэд хамруулъя гэсэн болгоч айгүй бараг нэг ангиас ингээ 10 хүүхэд ингээд юуны тоо маань ингээ хамрагдах хүүхдээ айгүй тоо их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө би өнөөдрийн сургалтыг бол яг ангиас 2 хүүхэд ингэж авч хамруулсан байгаа. Одоо болохоор би дараагийн сургалт маань болохоор дараагийн 7 хоногт буюу одоо уян уцтай буюу цэцэг хийдэг шүү дээ тий. Цэцэг хийдэг тийм сургалтыг төлөвлөсөн байгаа. Тэрэн дээрээ болохоор үлдсэн хүүхдүүдэд хамруулад одоо манай сургуулийн хэмжээнд болохоор энэ сургалтанд сууя гэсэн маш их санал хүсэлт ирж байгаа. Тэрнийхээ дагуу болоод ирэхлээр би 5 сар дамун айдлын 2 сургалтууд зохион байгуулъя гэж төлөвлөж байна. Давсаар ингээд гар урлаг хийчихсэн. Тэгээд ингээд сонирхолтой зүйл хийгээд өөрсдөө ингээд энэ зүйлийг бүтээж байгаа болохоор баяна. Өнөөдөр болохоор би цасан болон тэгээд цэцэг Давсаар хийх ямар санагдав? ер нь ингээд сонирхолтой хийгээд баймаар ер нь тийм гоё. Ийм шар цагаан холимог цагаан сүртэй дараа юм бодтой жоохон дээрээс нь цагаан өнгөд авч тавьсан чинь ингээд жоохон Тэр програм бол тийм дээ. үнэхээр сонирхолтой байлаа. Энэ дээр Одоо хаана зориулж юу гэж бодож байна? Гэртээ өөрөө хичээлээ дэшэрэн ирээд байна.